За сайн байцгаана уу хүмүүстээ. За өнөөдрийн хичээлээр бид нар чанар ашиглах бодлогоодоо цааш нь үргэлжлүүлнэ. За тэгээд практик агуулгатай юм нөхөг тестийн бодлогод ихэнхдээ бодноо. За нэгдүгээр бодлого. ABC тоонуудын аль нэг нь додоод хуваагддаг ба додоо ялгартай арифметик прогресс үүсгдэг бол ABC тоо ABC 294-т хуваагдана гэж баталсан. За ийм батлах бодлого орж ирсэн байна. ABC тоонуудын аль нэг нь додоод хуваагддаг ба ялгар нь долоотод тэнцвэр арифметик прогресс. За аль нэг нь долоод хуваагддаг юм чинь ямар яхах ёстой гэхээр ялгар нь долоотоо аль нэг нь долоод хуваагддаг учраас 3 гишүүн гуруула долоод хуваагдах ёстой. За энэ зүй тогтолцоог нэлийн сайн харна. Ажиглаж харна. За өгүүлбэрээр хэлчихэж байгаа бодлоо. Бичээ. За бодлоо бичээд байгаа. За бодлогын нөхцлөөс ялгар нь бол долоотод тэнцв. За арифметик прогресс. Ялгар долоотод тэнцв гэж учраас А дээр нэмэх нь 7, А дээр нэмэх нь 14 гэсэн шинжтэй болно. За аль нэг нь долоод хуваагддаг гэсэн учраас энэ 3 гишүүн гуруула долоод хуваагдах ёстой. За аль нэг нь долоод хуваагдана гэсэн учраас А 7К гэдэг тэмдэглэж юм бол 7К. Долоод хуваагдах учраас 7 гүрждэг нь. Ямар нэгэн К тавих ёстой. 7К, 7К дээр нэмэх нь 7, 7К дээр нэмэх нь 14 гэсэн гишүүдтэй болно гэсэн арифметик прогресс маань. За энэ 3 тооны үржүүр 294-т хуваагдана гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр А дээр нэмэх нь 7, А дээр нэмэх нь 14 үржүүр байх ёстой. За энэ агуудынхаа оронд 7К-га тавих юм бол энэ 7К гүрждэг нь 7К-гаас К дээр нэмэх нь 7, 7К дээр нэмэх нь 14 гэсэн үржүүр болно. За энэ 7К нэмэх нь 7, 7К нэмэх нь 14-өөс 7 хаалтны өмнө гаргах юм бол юм бол хаалт төсвөрөөс 7 гаргаад 3 шиг 7-гийн үржүүр К дээр нэмэх нь 1, К-гаас хасах нь 1 гэсэн. К-гаас хасах нь 1, К дээр нэмэх нь 1. К дээр нэмэх нь 2. За энэ К дээр нэмэх нь 2. К дээр нэмэх нь 1, К дээр нэмэх нь 2 гэсэн. За дистараас 3 тооны үржүүр гарч ирж байна. Дистараас 3 тооны үржүүр. За энэ ийм HK K дээр нэмэх нь 2. К дээр нэмэх нь 1. За энийг дистараас 3 гишүүний ингэж К дээр нэмэх нь 1, К дээр нэмэх нь 2. За тэрийг бичсэн. За ингээд дистараас 3 тоо 6 хуваагддаг гэдэг чанарыг ашиглах юм бол дистараас 3 тоо ямар ч дистараас 3 тоо дандаа 6 хуваагдж идэг. За түүнийг ашиглах юм бол бид нэр яах ёстой гэхээр 49-ийг үрждэг нь 6 гэсэн үржүүр гарна гэсэн. За тэгвэл 294 маань 49-ийг үрждэг нь 6 гэсэн 2 тооны үржүүр тавигдчих чадна. За тэгвэл энэ үржүүр дотор 7 үрждэг нь 49, үрждэг нь К дээр нэмэх нь 1, К дээр нэмэх нь 2 гэсэн юм үржүүр. Энэ дистараас 3 тоо учраас 6 хуваагдана. За 49-ийн үржүүр байж байгаа учраас 49-ийг үрждэг нь 6 гэсэн. 6 хуваагдах тоо үрждэг нь 49. За энэ 49-ийг үрждэг нь 6 294. 49-ийг үрждэг нь 6 учраас энэ 3 тооны үржүүр хэдэд хуваагдах нь гэхээр
294-т хуваагдах нэ гэж ойлгох нь. За дараагийн бодлого. За прогресс маань яадгүй гэхээр ямар нэгэн ямар шилбэрээр өгч бол прогресс. За нэгдүгээр гишүүн нь ямар байна вэ гэхээр логарифм 3 сүртэй 4-1 гишүүнтэй. Хоёрдугаар гишүүн логарифм 6 сүртэй 4-1, логарифм x сүртэй 4-1 гэсэн юм. Арифметик прогрессийн дараасан 3 гишүүн өгөгдсөн бол x-ийн утгыг олж. Логарифм x сүртэй 4 гэдэг нь энд ямар суурь байх юм бэ гэдгийг олох нь байна. За энэ бол нөхөх тест, шар тестийн 593. За энэ dasar байна. За тэгэхээр энэ дээр ямар яах гэж энэ бодлого байна вэ гэдгийг асуудал яах нь гэхээр прогресс маань зүгээр нэг тодорхой нэгэн 2 3 тоо заавал тоон дараа байх албагүй байхгүй ямар ч чин чанартай гараад өгөгдөж болно гэсэн юм өгүүлбэр байх нь. За бодлого. За бичиж явах. Зэрэг таслаа сайн харж бичиж аваа. За ямар ч бодлогыг бодохдоо юу хийдгүү гэхээр ерөнхийдөө дандаа хэрэглэх томьёонуудаа маш сайн мэдчих хэрэгтэй. Хэрэглэх томьёонуудаа сайн мэдчих хэрэгтэй. За энэ ямар томьёо хэрэг болж байна вэ гэдгийг сайн ажиглаад аваа. Логарифм А суурьтай V тэнцүү. Өөрөлд нэг суурьаас нөгөө суурь руу шилжүүлэх. Өөр суурь шилжүүлэх томьёо мөн дээр. Логарифм C суурьтай V, логарифм C суурьтай A. За хүртвэрт ямар байх нь гэхээр өөр суурийн чинь логарифмын дарах тоо хүртвэртэй. Логарифмын суурь нь энэ хувиат орж ирэх нь байна. За нөгөө талаас бас юу нэг суурь логарифмын дарах тоо хоёр солигдсон тохиолдолд. Логарифм А суурьтай V нэгийг хуваах нь V суурьтай А-тай тэнцүү. За энэ чанар ашиглагдана. За энийг мэдэхгүй тохиолдолд энийг ашиглаж болно. За нөгөө талаас юу логарифм А суурьтай V дээр нэмэх логарифм А суурьтай Y x дээр нэмэх логарифм А суурьтай Y логарифм А суурьтай x y болж өгнө. За дараагийн нэг томьёо n-ийг үржигдэх логарифм А суурьтай x нь логарифм А суурьтай x квадрат болно. Өөрөөр хэлбэл логарифмын урдталд үржиж байгаа тоо логарифмын дарах тооны зэрэг болж ордог гэсэн. За энэ нэгэн томьёог ашиглаж бодох юм байна. За тэр одоо логарифм 3 суурьтай 4-1 нь 4 суурьтай 3-тай тэнцүү. Логарифм 4 суурьтай 3. За ингээд энэ гутрахаа байгаа энэ дараалынхаа энэ 3 гишүүнийг ижил суурьтай болгоод авна. Дөрвөлээ 4 гэсэн логарифмын дарах тоо 4 байгаа учраас ижил суурьтай. Ижил суурьтай болсон тохиолдолд эдгээр томьёонуудыг ашиглахад бас боломжтой гэж үзэх гэж байна. За тэгээ бид нар яах нь вэ гэхээр логарифмынхаа үндсэн чанараар ашиглах. За хоёр гишүүний нийлбэр дунд гишүүнийг хоёроор үржүүлсэнтэй тэнцүү. За нийлбэрийн хагас нь дундлын гишүүнтэй тэнцүүж гэсэн болно ялгаагүй. За тэгээ 2 суурьтай логарифм 4 суурьтай 6, логарифм 4 суурьтай 3 дээр нэмэх логарифм 4 суурьтай x. За нэг тэмдэгтэй учраас энэ томьёог ашиглаад үржих болгоно. За энэ томьёог ашиглаад зэрэг болж орж ирнэ. За ижил суурьтай учраас логарифмын дарах тоо тэнцүү байх ёстой. Ингээд x тэнцүү 12.
X тэнцүү 12. За зүй өөрөх юм. За юм. За дараагийн бодлого язгуур агуулсан байна. Арифметик прогрессийн дараалсан 3 гишүүн язгууртаа. За язгуурын үндсэн чанарууд ашиглагдана гэсэн үг. За тэгээ бодлоо. За энэ бол арифметик прогрессийн ерөнхий чин чанарыг агуулах харах бодлого байна. За энийг өөрснөө бичиж аваад угаа тайлбарлая. Голын гишүүн донд 2 гишүүний арифметик дундчтай тэнцүү. За тийм. Язгуураас гаргахын тулд тэнцүүгийн нэмгийн 2 талыг квадрат зэрэг төвшүүлнэ. За энэ дээр бид нар ямар юм байх ёстой гэхээр хариу гарч ирсэн тохиолдолд язгуурын дорх тоонууд ямар байх ёстой гэхээр заавал тгээс их байх ёстой гэдэг нөхцөлөө сайн шалгаж авч явж байгаараа гэж байх нь. Язгуурын дорх тоо заавал тгээс их байх ёстой гэдэг нөхцөлийг гарч ирсэн хариу сөрөг тэмдэгтэйгээр тавихад энэ язгуурын дорх тоо сөрөг тэмдэгтэйгээр гарч болохгүй шүү гэдгийг сайн анзаарч явна. За квадрат зэрэг төвшүүлээд одоо язгууртайгаа нэг талдаа язгуургүй гишүүдээ нэг талдаа ялгаад мөн квадрат зэрэг төвшүүлнэ. За ингэхдээ зэрэг энд ямар юм үүсэж гэнэ үү гэхээр 16-аас 16x квадрат хасхан 160x тэнцүү тэг гэсэн гişтгэл үүсэж байна. Эндээс x тэнцүү 16. За дараагийн бодлого. Бас гурвалжтай холбоотой бодлого. Гурвалжны периметр нь 18. Түүний талууд нь бүхэл тоо бөгөөд арифметик прогресс үүсгэх. Гурвалжныг тодорхой ямар гурвалж байх вэ гэдгийг тодорхойлж байна. За гурвалжин түүний талууд нь бүхэл тоо арифметик прогресс үүсгэж байна. А тоо С. За татмал тоогоор илүү байх хэрэгтэй. За гэх юм уу дадар нэмэх нь Д А-гаас асхан Д. За энэ хэлбэртэй тавьна гэсэн үг. За тэрэн дээр гурвалжны периметр гэдэг маань юу байх вэ? П тэнцүү А-дар нэмэх нь В нэмэх нь С байх хэрэгтэй. Тийм анзаарна. За эндээс ямар юм байх вэ гэхээр хамгийн гол нь гурвалжин байхын тулд гурвалжныг тодорхойлж байна шүү дээ. Гурвалжин байхын тулд ямар шин чанартай вэ? Хоёр талын нийлбэр эсрэг тал нөгөө үлдсэн талаас заавал их байх хэрэгтэй. За тэр чанарыг заавал ашиглаж явна. За гурвалжны тэнцэл энийг заавал биелүүлэх ёстой. А-дар нэмэх нь В тэгээс их А-дар нэмэх нь С В-гээс их А-дар нэмэх нь В С-гээс их С-дар нэмэх нь В А-гаас их гэсэн юм. Гурвалжны тэнцэл биш. Заавал биелүүлэх ёстой. Нөгөө талаас гурвалжны периметр 18 гэсэн учраас гурван талын нийлбэр 18 байх ёстой. Арифметик прогресс үүсгэнэ гэсэн учраас дундлын гишүүн дахин 2 гишүүний нийлбэртэй тэнцүү байх ёстой. Дундлын гишүүний 2-оор үржүүлсэн өгч. За энийг ингээ бодохдоор ямар юм гарах вэ гэхээр В тэнцүү 3В тэнцүү 18 буюу В тэнцүү 6. В тэнцүү 6 гарсан тохиолдолд А-дар нэмэх нь С 12 байх ёстой. А-дар нэмэх нь С 12 байх ёстой. За 12 байх нөхцлүүд маань ямар байх вэ гэдэг. А-н 3 байхад С 9, А-н 4 байхад 8, А-н 5 байхад 7,
А 6 авах 6. За тэгээд дарааллуудыг нь үүсгэж гişүүдийг. За 3 6 9 гэсэн энэ дараалал 4 6 8 5 7 1 6 6 6 гэсэн. За энэ дарааллаас 3 6 9 нь гурвалжин үүсгэж чадахгүй. Яагаад гэвэл юу 3 дээр 6-г нэмэхэд 9-тэй тэнцүү. Энэ тэнцдэг бишийг биелүүлж чадахгүй учраас энэ бол биелүүлж чадахгүй. А бусад 3 дараалал бол гурвалжны тэнцдэг бишийг биелүүлж чадж байгаа учраас ямар байх нь гурвалжин болж чаднаа гэж. За тэгвэл 6 6 6 гэдэг талтаа арифметик хөрөнгөөс үүсгдэг. Өөрөөр дээр нь тэгтээ тэнцүү байх дарааллыг арифметик хөрөнгөөс гэх нь шүү дээ. 6 6 6 талтаа буюу адил талт гурвалжин, зөв гурвалжин гарах нь байна. За энэ хоёр нь бол ямар онцгой? Хурц онцгой гурвалжин юм уу, мохоо онцгой гурвалжин юм уу гэдгийг тодорхойлох юм байна. За дараагийн бодлого. За арифметик бодлого В дээр нэмэх нь C-ний 1, C дээр нэмэх нь A-ны 1, V дээр нэмэх нь A-ны 1 гэсэн тоонууд арифметик прогресс үүсгдэг бол А квадрат, В квадрат, С квадрат тоонууд арифметик прогресс үүсгэхийг батлаа гэж. Энэ гурван тоо арифметик прогресс үүсгдэг бол А квадрат, В квадрат, С квадрат бас арифметик прогресс үүснэ гэдгийг батлах юм. За тэгвэл батлахад ячиг нөө зэзэн. За энэ арифметик прогрессийн шин чанар ашиглана. Хоёрыг хуваах нь Z дээр нэмэх нь A, нэгийг хуваах нь V дээр нэмэх нь Z, нэгийг хуваах нь V дээр нэмэх нь A. Тэнцүү байх ёстой. За ингээд ижил хуваар өгөөд тэнцүүлэх юм бол ижил хуваар өгөөд тэнцүүлээд за хаалтаа задлаад эмэгтгэсний дараачид 2V квадрат тэнцүү A квадрат нэмэх нь V квадрат гэсэн. За энэ юу харуулж байгаа вэ гэхээр арифметик прогрессийн үндсэн чанарыг биелж байгаа учраас V дундлын гишүүн A C2 юу байх вэ? За энд бас нэг цэг юу гэж хэлсэн байна те. Энд C квадрат. C квадрат. Энийг C квадрат гэж хэлсэн. C квадрат. V квадрат тэнцүү C квадрат. За энэ бодлого бичээд байна. За гурвалжны талууд за ерөнхийдөө геометрийн бодлогон дээр бас арифметик прогресс ашиглах бодлого нэлээд орж ирд юм байна гэдгийг бас эндээс анзаараарай. За энэ бас синхрон номны бодлогод байгаа. Гурвалжны талууд ба орой өнцгүүд нь тус арифметик прогресс үүсгдэг бол уг гурвалжны хамгийн их өнцгийг олоо гэж. Талууд нь арифметик прогресс үүсгдэг, өнцгүүд нь арифметик прогресс үүсгдэг бол яах нь вэ? Хамгийн их өнцг нь юутай тэнцүү гэдэг юм болоо гэсэн юм үзэж байна. За гурвалжнаа тэгээд юм хэлж. А, В, С талтаа альфа, бета, гамма онцгтой гурвалж. За А, В, С тал нь прогресс үүсгдэг, өнцгийн прогресс үүсгдэг юм юу байх вэ?
За прогресс үүсгдэг учраас А, В, С аль нэг нөгөөгөөсөө тогтмол тоогоор илүү байх хэрэгтэй. За тэгэхээр нэгдүгээр гишүүнийг А, хоёрдугаар гишүүнийг Б, гуравдугаар гишүүнийг С, аль, бета, гамма бас дараалал тэгээд авч үзье. Ийм дараалтаа байгаа гэж. За бодлогын нөхцөл ясаар яах ёстой гэхээр өнцгүүд нь арифметик прогресс үүсгэж байгаа учраас 2 бета аль дээр нэмэх гаммад тэнцв. Нэг талаас. Нөгөө талаас гурвалжны 3 өнцөг нийлбэр нь 180 байх ёстой. Гурвалжны 3 өнцгийн нийлбэр 180 байх ёстой. Эндээс нэг өнцөг нь бета өнцөг. Дунд голын өнцөг 60 градус байна гэсэн юм гарч ирж байна. За тэгээд энэ өнцгүүд маань ямар юм болчих вэ гэдэг бидний тэнцүү болчих. 60 градустай тэнцүү болчихлоо. Бета өнцөг нь 60 градус. За өнцгүүд нь юу болох вэ гэхээр арифметик прогресс үүсгэсэн гэсэн учраас аль өнцөг 60-аас асах нь x, бета өнцөг 60 гамма өнцөг 60 дээр нэмэх нь x байх хэрэгтэй. За энэ дээр бас нөгөө юу бас ингэ бүрж чичээ гамма өнцөг тэнцүү байх хэрэгтэй. Гамма өнцөг 60 градус. За өнцгийн хувьд ийм чанар байна. За талын хувьд мөн веб дэйтэд тэнцүү гэж үзэх юм бол дээрээс асах нь y, дээдэр нэмэх нь y тал. За тэгээд талын хувьд юу хийчих болох вэ гэхээр 3 тал хоорондох өнцөг 60 градус мэдгэсэн. Тийм учраас v талыг олж олно гэсэн. 2 тал хоорондох өнцгөр v талыг олж олно. За тэгвэл энд юу хийчих вэ гэхээр косинусын дээр 2 тал хоорондох өнцгөр нөгөө талыг олж олно гэж. Гурвалжны аль нэг талын квадрат нь нөгөө 2 талын квадратуудын нийлбэрээс эдгээрийн 2-сын үржүүрийг хоорондох өнцгийн косинусээр үржүүлж хассантаа тэнцүү гэсэн энэ томьёог ашиглаад v-г. За v дэд тэнцүү учраас d квадрат хасах нь dy квадрат нэмэх нь dy квадрат хасах нь 2dy d-ээс хасах нь y, d-дээр нэмэх нь y, косинус 60 градус. За косинус 60 градус маань хэдтэй тэнцүү лээ? 2-ны 1-тэй тэнцүү. Косинус 60 градус 2-ны 1-тэй тэнцүү. За 2-ны 1 учраас энд 2 таа устдаад. За ингээд яах нь хаалтаа задлж эмгэгдсэн тохиолдолд юу болж байгаа вэ гэхээр 3 y тэнцүүтийг гэсэн юм бичтгэл байна. Ингээд y тэнцүүтийг өөрөөр хэлбэл яаж гэнэ вэ? Нөө энэ дээр А, В, С-ийн утга нэмэгдэж байгаа тогтмол тоо маань тэг учраас энэ ямар гурвалжин байна вэ гэхээр адил хат гурвалжин байх юм байна. Тэгээд юу гарч ирэх вэ? Ийм гурав юм гараад байна шүү. А тэнцүү В нэмэх нь тэнцүү С гэсэн юм. Эндээс юу гэж байна? Адил хат гурвалжин байх нэ гэж ойлгох юм байна. За дараагийн бодлого арифметик прогресс үүсэх. PQR 3-5-ны нийлбэр 27 тэдгээрийн үржүүр нь 693 бол PQR тоонуудыг олгож. За энэ бас нэг онцлогтой. Энд юу байж гэнэ вэ гэхээр бодлогыг та нар өөрснөө хараад байгаа. За 3 тооны нийлбэр 27. Энэ 3 тоо нэмэхэд 27-д тэнцэх. Тэгдүгээр. Нөгөө талаас арифметик прогресс үүсгэж байгаа учраас дунд гишүүн захын хоёр гишүүний арифметик дундж байх хэрэгтэй гэдэг. Эндээс ямар юм гарч ирнэ гэхээр Петр нэмэх нь R18. Петр нэмэх нь R18. За ингээд одоо яасан гэхээр нөгөө талаас юу гэж байгаа 3 тооны үржүүр 693 гэж байгаа учраас энэ үржүүр
тэнцүү. За П-дээр нэмэх нь R нь 18 учраас Q нь хэдтэй тэнцүү авах вэ гэхээр 9-тэй тэнцүү. Ингээ Q-ийн хооронд 9-ийг тавихтаа ийм дараалал үүснэ. Эндээс ямар П-дээр нэмэх нь R тэнцүү 18, P үлждэг нь R нь 77 гэсэн юм. За энэ юу аах вэ гэхээр бид нарт харж байна. Квадрат тэгштгэлийн шийдүүд x1 x2 байсан тохиолдолд x1 дээр нэмэх нь x2 нь хасах P-тэй тэнцүү, x1-ийг үрждэг нь x2 нь Q-тэй тэнцүү гэсэн Веттийн теорем, уруу теорем гэж юм байна. За энийг ашиглах юм бол одоо яах нь вэ гэхээр энэ нь хас P-тэй тэнцүү, энэ 77 гэдэг та Q-тэй тэнцүү гэдэг квадрат тэгштгэл үүсгэж болж байгаа. За тэгээ квадрат тэгштгэлээ бодоод хариу гаргахад энэ 7 11 гэсэн хоёртаа гарч ирнэ. За тэгээд P эхний гишүүн, Q дараагийн гишүүн, R нь 3 дахь гишүүн учраас P нь ямартай авах хэрэгтэй 7-той тэнцүү. гэдэг юм. Дараалал. За ингээд өнөөдрийн хичээлээр бид нар яах юу үзв гэхээр арифметик прогрессийн чанарыг ашиглаж төрөл бүрийн бодлогомдоор чанарыг яаж ашиглаж бодох вэ гэдэг энэ бодлогод орж ирж байгаа. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа.